таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан эрхэм хүндэт сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралттай ая тухта сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ сонсогч та бүхэндээ таны цааны хачир болгон хүргэдэг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин овогтой үүр цайхын их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын туучийг зурлаар хүргэж байгаа. Ингээд энэхүү зурлалын 58, 59 дугаар хэсгийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын тууч 58 дугаар хэсэг. Шар царайтыг ирээд явсны маргааш өглөө цэргүүд дээр шуудан чирч "Хойсгон өргөхөө, чамд захиа ирсэн байна" гэхэд чихэндээ итгэхгүй. "Юу гэнэ? Надад ирсэн гэж юу?" гээд гайхсан байртай харахад цэргүүд инээлдэж "Гэ манай хөгч нь юу болов вэ сүүлийн үед? Хэд хоногийн өмнөөр гадуур явж байгаад ирсэн. Өчигдөр эргэлт ирсэн. Өнөөдөр захиа гэдэл шуугилдаад явчихлаа." Тэгснэ хинээс вэ гэхэд захиагаа авч харчхаад "Эхнэрээс ирчээ" гэж баяртай наргагүй хэлээд уншихаар цааш эргэж байна. Ард нь үлдсэн цэргүүд шуугилдаж "Хөдөөнийг эхнэртэй, хотод нэг эхнэртэй жаатай ирээ манай хойсгон өрхөх. Аргагүй л хойсгонуулаад өгдөг ийм хүнийг хойсгонуур гэхгүй бол өөр хинийгээ хойс алхтай зүрлэх билээ дээ" гэж шуугилдах нь захиагаа анхааралтай уншиж эхэлсэн түүнд ярианууд холдон холдсоор тасран одлоо. "Сайн байна уу? Амар хайртай залуу минь. Албан өндрөө" гэж эхлээд бичсэн эхнэрийнхээ захиаг уншиж байхдаа нүдэнд нь нулимс мэлтгэнэн нутаг орноо санаж, эхнэрийг нь байнга зовоодог ээж нь нүдэнд нь харагдахад нүдээ тасанич. "Тэгнэ тэр. Тэгжил таарна. Намайг байхгүй эхнэрийг минь зовоогоогүйгээр барахгүй. Эхнэрийг минь хайрлаж халамжилсан байна. Надаас илүү их захиа авах гэж байхад би нэмээд явуулаад байхгүй ямар тэнийг юм бэ" гэгчлэн бараг 10 сар хүлээсэн захиагаан хүлээн авсандаа гэртээ очисон мэт сайхан сэтгэгдэл төрж байна. Тэгснэ яагаад хүүхдийн тухай бичээгүй юм бол таа? Уг нь одоо төрөх болж байгаа. Бичмэрсэн. Болоогүй бол яахарахгүй миний хүүхэд биш болж таарлаа шүү. Гэтэл энд ганц ч үг алга. Сони юм да. Замын хүний дайсан захааны үг үнэн биш байхаасаа. Ээж тэгж хэлүүлсэн гэдэл их л нухацтай бичсэн байсан. Хүсээгүй захааг авчгаад байхад хүссэн захааг хүлээж арай гэж авдаг байх шүү. Тэр минь арай өөр залуутай болчихоогүй байгаа гэж харамлан бодсноо. Гэ болсон бол юу гэдэл захаа бичээд сууж байх вэ? Гэхдээ намайг явснаас хойш үерхэж байгаад хаягдахаараа надад бичсэн юм болов уу гэж янз янзын зүйл бодож сэтгэлний хямрахад уучраа олхоо байж захиагаа дахин уншихад хүүхдийн талаар бичсэн нэг ч үг байсангүйгээр барахгүй том хүүгийнхэн талаарч алга байлаа. Хүү маань гайгүй байгаа. Урд голын өндөр шар имээ бурхан болж дээ зайлвал. Буянтай бүрэл байсан юмсан. Мо хаавн хөхийн шар ховч шар самганаас хамаагүй дээр имээд. Хүний сайнын төрүүлж орох хорвоог орхих юм аа. Ингэж бодож байтал үргэлжил янз бүрийн юм хуваалцсан ярддаг яргаа биетэй шар залуу дал мөрөн дээр нь халагдаж. "За баяр хүргэе анд минь. 10 сар хүлээсэн захиагаа нэг юм аввуу нөхөр минь." Удалгүй мааш таагдаг эхэлнэ. Бүгдээрээ бэлтгэлдээ сайн гарч сайн хийж байхгүй бол чи тоног зугаалаад ирсэн
Нусаа хазартаа наач. Нормын бакалда хүлээ холгуулах вий дээ ханд минь гэж хэлээд тэгшгэн цагаан шүд гарган инээжээ. Ингээд л хаалгонгооч дарга таныг дуудаж гин гэж нэг зэрэг хэлжээ. Яасан бол тоо? Дахиад намайг наас цааш явуулах гэж байгаа юм болов уу? Ингэж гайхсаар оронгууд. Нөхөр даргын дуудснаар цэрэг би ирлээ гэж хөлөө хавсран тасгийн ёслоход гялалцтал тосолж нүүр харагдан болгосон хоромон гутлаа нэг хөл дээрээ очиж суусан салааны захирагч алгуурхан босож ирээд болноо сол загс ингэснэ хөмсгөө зангидж сая эргэлтээр ямар хүүхэн ирээд явсан бэ? Илтгэн үү гэж цэрэг нөхөр даргад илтгэе. Танаа хадмыг нүүлэх үеэр танилцсан хүүхнийг эргэж ирнэ гэж санссангүй. Нөхөр дарга зөвшөөрнө гэхэд хөмсгөө улам материалдуулан зангидаж танаа хамаатан гэж хэлж мэдүүлж орж ирсэн байх юм. Та хоёрын уулзалтын өрөөнд авгаа нөхөр хоёр шиг их л удсан байна. Ямар нэгэн хувийн харилцаа үүсгэсэн нь тодорхой илтгэнэ гэлээ. Сандарсан цэрэг хамар дээгүр нь хөлсөн бурзааж нөхөр даргад илтгэхийг зөвшөөрнө гэж хөлөө хавсран цэг цогсоход дарга илтэг гэхэд цэрэг бид хоёрт ямар нэгэн хувийн харилцаа үүсээгүй. Манай нутгийн гаралтай аав ээж гэсэн. Тэгээд нутгийн тухай ярьж байгаад цаг хурдан өнгөрснийг мэдсэнгүй гэхэд дарга болно сул зогс гэснэ. Танаа эхнэрээ сая захаа ирсэн үү гэж лавлаж асуулаа. Нөхөр даргад илтгэхийг зөвшөөрнө. Манай эхнэрээс захаа ирсэн гэвэл дарга нь мөршин инээж. Нууц амраг нь ирж иргээд эхнэрээс нь захаа ирээд ихэр байх нэ чи. Харуул гэхэд үүдний цэрэг 5 хийтэл алхан орж ирлээ. Энэ цэргийг сахилгад 7 хоног хий. Гэр бүлийн асуудалд орооцолдсон болол та. Дахид чөлөө энтер гэж гордолтгүй шүү. Тушаалыг гүйцэдэг гэхэд харуулын цэрэг түүнийг бууны үзүүрээр түлхэж алхаад марш гэлээ. Гимгүү явж байгаад хэрэгт орооцолдсон хойсгонор хөхийн хоолоод гомдол төрж юу ч хэлсэнгүй тугтсаар ганц хүн арай хийж багтах харанхуй нүхэн зойрон сахилгад очиж харагджээ. 2 хоног хоригдсны эцэст ингэж арга хэмжээ авахыг нөхөртөө сэм хэлсэн захирагчийн эхнэр өндөр бор хүүхэн инээд нь хурч байснаа ямар ч гимгүү цэргийг дахиж олон хоног болгож болохгүй байх хэмээн гимээ намжлан нөхөрлүүгээ очиж түүнийг гаргаж өгөхийг гуйхдаа ээлжид явах цаг болчлоо. Цаатахыг чинь авч хот руу яваад ирээ. Одоо болно шүү дээ. Ямар их хэрэг мандуулсан биш дээ. Жаахан айлгаадах гэсэн болохоос ш. Угаасаа чиний тушаал даалгавраар л явсан биз дээ. Одоо гаргач эхлэх үү? Өөр цэрэг авч явахаар санаанд хүрдэггүй юм. Цаатах чинь хариуцсан ажилдаа тун сайн цэрэг шүү гэж хэлж шалсаар байгаад сахилгаас батлан даалтаар гаргаж авахар болжээ. 2 хоног хоригдохдоо муу юм үзээгүй байсан хойсгонор хөхийн холих нь бууж шалдаан ороод эр хүний шинжгүй болж ховрон бүр нэг хүний нүднээс гарчээ. Зүгээр байж байгаад хүний буруугаас болж 2 хоног суугаад авахдаа даргын эхнэрийг гаргаж авахаар ирнэ гэж үнэхээр төсөөлөөгүй тул ихэд баярлаж. Ихчээ би ямар ч буруугүй байтал намайг ингэж хийчихлээ гэж хүүхэд шиг ярихад өндөр бор хүүхэн инээд алдаж. Сая хот руу явах болоод чамайг асуусан чинь сахилгад сууж байна гэж хэлэхээр нь сая л мэдлээ шүү дээ. Эрт мэдсэн бол эртэл гаргаж авна шүү дээ дөө минь гэж өөрөө нөхөртөө шурган байж хашрааж арга хэмжээ авахулж цэвэрхэн шар царайтаас холдуулах гэсэн нохоо аргаа мэддэгчхвээ гэсэн аятай айлгуудаж маягтай наргагүй тас хөхрөн хэлжээ. Хөрхийдөө хойсгонор хөөхөд зэрэгт ирсэн биш. Даргын эхнэрийн утсан хүүхэлдээ юм шиг. Албан үүргээ гүйцэтгэн нэр зэргийн алба хааж байгаа зэрэгчим шиг.
янз янзын зовлон эдэлж байгаач. Түүнийг хурангаас авч яван хот руу орж жижиг материал ганц хоёр хүнсэнд хэрэг болох зүйлийг цуглуулахдаа хамт сууж хоол идэж байгаад манай аавынхаар очиж хоноод явъя. Тэр хоёр Орос руу явсан. Гэр нь эцгүй байгаа. Ингээд цэрэг айсан байртай даргын ихнэр рүү харж захирагч хоно гэж тушаал өгөөгүй шүү дээ. Ингээд олон юм ярилгүй зүгээр л миний хэлснээр дагаад яв. Хар нөхөнд 7 хоног суух байсныг чинь би гаргаж аваад явж байгаа юм шүү. Хүний тус мэддэггүй. Яасан хүүтий хөндий нөхөр вэ энэ чинь. Ингэж тажигна. Эсвэл буцаж очиод сахилгатай сумаар байгаа мó? Гэхэд ил тулчилсан хувьсганы өрхөх энэ удаа мөн чанараа харуулж тэгээч таны хэлснээр явъя. Дарга уурлаж л миний хоногийг нэмэх вэ гэж айгаад химэн үннээ хэлэхэд эр хүнч болтоо. Ийм сайхан боломж байхад ашиглачхаад 10 хоног нэмээд сахилгатаа суусан ч яах вэ гэж хэлэх зүрх зориг чамд алах уу? Чамайг арайч ийм эр хүн гэж бодоогүй шүү. Химэн түүнийг тавлангуу хэлж тажигнан хөхөрвөл хуйсаг нурхөх эдсэндээ орох байх газраа олж ядан хоолоо хурдан халбагдан идэж хүйдэн халуун хөлс холилдон магнанаас нь урссныг нөгөө гараараа нүрээ шудран арчлаа. 59-р хэсэг. Бэрийг дургуутсаж байхад хүчээр шахуу хоон хөхийг хөргөж өг гэж тулгаад явуулсан тулаа. Хэсэг хамт явж байснаа хоон хөх нөгөө хоёр яаж яваавал гэж бодхоос байж ядаж байлаа. Хоёр ч гүвээ даваад 3 нуурын уулзуурт хүрэхэд 3 гүвээ давж хэсэг хаттай хөндийг туулах дутуу байхад хоошоо сэтгэл нь яарч хамт явж чадхаа нэгэнд байсан тул хоон хөх бэрд. Хэрв дараа эвлэлийн үрийн дараг асуувал намайг хүргээд өгсөн гэд хэлээрэй найзаа. Би ингэж явчих уу? Одоо ч юу ах вэ? Хэдхэн жороолуулаад орчих нь үсттэй. Гэхэд түүнээс яаж салъя да? Ямар яв гэлтэйнвш гэж бодож явсан бэр дотроо баярлаж тэлгүй яхав. Чи ажиллаа бод. Угаасаа худал хэлж сураагүй болохоор би дуугүй л бай. Яг тулгаад асуувал үннийг хэлэхээс өөр аргагүй. Гэхдээ тэгэх боломж олдохгүй байлгүй дээ. Худал хэлмээр байвал өөрөө л хэлж үзнэ хайз минь. Бусдыг битгий тэг ингэж худлаа яриулж өөрийн хамсаатан болох гээд байл та гэж эрсгэн хэлэхэд хоон хүүхийн үстэй толгоо босож намайг хүргэж өгсөнгөө гэж арай цусгүй алчихгүй байгаа гэж бодсноо. За дүрс ирэх. Яавалч яг. Ганцхан түүнийг хурдан олж авч. Цас шиг цагаан царайг нь харангаа цай ууд суух минь. Одоо тэр минь гэртээ очисон байгаа хаа та. Гэхдээ ямар гайнууд нь гинт замд таарч жаргах замд саад болтг юм бэ. Бахим хөзүүдгийг хочтой энэ залуу аавтайгаа адил хувьсгал тэрсэлсэн хэрэгээр дээлээ нүмерч байвал таарах эсэргүү. Энэ бирч гисэн. Нөхөртөө нэргөө хаягдсан жирэмсэн хүүхэн. Нөхрөөс нь нэгч захиа ирдэггүйгээс гадна гидсэнт хүүхэд нь хүртэл өөр хүнийх гэсэн бидтэй гэж болон ямар ч буруугүй тэднийг үзэн ядаж дотор галан шатаж явсан ч өнгөн хэсэгтээ худал инээдэр халахалж мушимараа идаад за баяртай намайг бодоод чимээгүй байхыг бодоорой найз минь гэж хайлтмалт хэлээд яран давхиж одлоо. Түүнээс алсандаа баярлсан бэр өөртөөгөө ярин морныхон явдлыг нэмэхэд торгонхээр улам намбалзан шороолж бараг нойрон хүрэх маягтай болоод ирэх алдад 3 нуурын уулзуур алсаас харагдаж хой талын том шар нуур зайлалцсан цэнхэрдэж наа талаар манан татаж урд талын арай багавтар хэмжээтэй нуур хажуу талынхаа толгойд халхлагдан дөнгөжлнийг үзүүрэн зохиож байхад дунд талын жижиг шар нуур алган дээр тавьсан юм шиг ил харагдаж хойд талд нь байх ёстой лам авийн гэр нь үл харагдахад дотор нь бачимдан гайхаж шалтраад
Уг нь эндээс ил харагддаг юмсан. Халгалчаар жижиг хад толгой байхгүй л байх ёстой доо. Ямар сони юм бэ? Ойрхон зуур бөөр сэлгэж гэрээ барьсан болов гэж бодтол түрүүн хурч нозоорч байсан нойрны юу ч хүсэргэж морио чүү гэж улам хурдан жороолуулсаар гэрийн хуучин бууран дээрэн ирвэл өглөөх нь нүүж явсан бололтоо гэрийн дэвсгэрт дарагдаж байсан өвснүүд тэр чигтээ босож амжаагүй. Шарлаж хадсан чигтээ газарт нь хаалдаж урдхан талд нь гаргаж асгсан үнс бараг халуунаараа шахуу байлаа. Хаашаа явсан нь тодорхойгүй тул яахаа үл мэдэн зогсоход асгарах дуртай нулимс нь өөрийн ирэхгүй бөмбөн туслан хоолоон зангирч. Би ямар хацгүй хүн юм бэ? Ганц хоногийн өмнө ирсэн бол ядаж ачааг нь ачаалалцаж өгөөд явуулах байсан юм шүү дээ. Үдээд нүүсэн тэд яргаат уулыг даваад баг хөх толгоороо нүүсэн болов уу та? Тийшээ явна гэдэг бүтэхгүй ажиллаа. Буцаж очоод хүүхдээ гаргаж чаад л явхаас аргагүй боллоо гэж хадмын зүг жолоогоор нь заллаа. Юу мэдээгүй тул жаахан өлсөж байсан тул төвчхээс өөр аргагүй гэдгийг ухаарч гидсэнтэг хүүхдтэйгээ ярьж. Жаахан тэсчих миний хөө. Ээж нь удахгүй айлд очиж цай уугаад гарнаа гэж хэлэхэд үгийг нь сонссон юм шиг учиргүй тэйчлэн хөдөлж байснаа нам болжээ. Шарнуураас урагшлан хэсэг газар явхад тэднийхтэй байнга айл хошуу байдаг гүйдэг хөх өгний гэр байх тул орхоор шийдэн толгоон үзүүр орон очвол ашгүй тэднийх жижиг гэрээрээ бөмбөйдөл тороож яндангаас нь утаан савсах нь гал түлж ямар нэгэн хоолцай бэлдэж буй бололтой байлаа. Явсаар байгаад гэрт нь орвол гүйдэг хөх гүйгээд алга болсон бололтой. Самхан цай чанаж сууснаа хүн орж ирэх чимээнээр гараа саравчилж "Хин орж ирвэ" гэсэн аятай таних гэж оролдох нь нас нь нилээд хөгшөрснийг харуулж байлаа. Бэрэмэд дөхөн очоод "Сайн байна уу ихчээ? Би нөгөө танаа хой талын айлын охин байна шүү дээ. Та сайн сууж байв уу?" гэлээ. Дуугаар нь түүнийг таньсан самхан "Өө харал гэж бүр хүн танихаа байжээ. Хөгшнийгөө ирэх гэж байна гэж бодоод цай чанаад сүүг нь хийх гээд яг буцалж байтал орж ирдэг амны хишигтэй хүүхэд байгаа юм шүү дээ миний охин чинь. Али үнсий хээж нь" гэхэд хацраан өгч үнсүүлээд баруун талаар нь суужээ. Энэ өвгөн эмгэн хоёр огт хүүхэд өв бөгөөд охиныг баг байхад нь эрхлүүлэн хаяа гэртээ авч хондог байсан тул түүнийг өөрсдийнхөө хүүхэд мэд хайрладаг байсан билээ. Ингэж хоёр дахь гэртээ ирсэн тэрээр багчгэлсэн тайвшран эмээтэй элдв зүйлийг яран нэг сайн цайлж аваад "За эмээ минь, охин нь одоо явахгүй болохоо байлаа. Хадмууд дээрээ очихгүй бол бас дахиад хээр хөдөө хонож яваад ирлээ гэд охиныг нь амар заяа үзүүлэхгүй шүү дээ" гэхэд эмгэн "Гүй хоноод явахгүй дээ. Гүй тэд муу хүмүүс гэсэн. Охиныг минь зовоогоо тайчих вий дээ. За орой боллоо. Тэг охин минь" гээд татаж үнсгэд "Та эргээд иртэл сайн сууж байгаарай" гэсээр оройхон тийшээ явжээ. Энэ үед түүнээс салж явсан хоовн хөх морины хар хурдаар давхиж явсаар бахардуул жалангаа алдан дэлдэн хөхийнх гих эвлийн үрийн даргын аавын дэрчээ. Гэрийн гадаа ирэхэд ямар ч хүн амтэн ирсэн шинжгүй хүн байгаа эсг нь мэдэгдэхгүй байхад урам нь хугарсан тэрээр морныхаа хажууд морхирч багтаа "Түй" гэж шүлсээ хайчхаад гэр рүү ороход зүүн талын орон дээр даргын ээж цааш харан унтаж байгаагаас өөр хинч алга байв.
Тэр бүхэл түүнийг ирэхэд боргон барьж идэхэд өгдөг хотж халтар нохоонд хүртэл байхгүй болохыг гэрт орсон хойноо анзаарсан хоовн хөх. гэж хоолоогоо чангахан засахад бүх аргагүй унтаж байсан самган сэрж хүн эрхийг мэдэлгүй ингэж унтдаг болоод байгаамаа гэсээр үндэв. Хоовн хөх самгантай дуртай дургүй амраминд мэдэлцсэн охин тань сумын төвөөс наашаа явж байсан ирээгүй л байгаа мó гэж гайхсан байртаа асуухад эмгэн босож цайцуу олонгоо өглөө эрт гарсан болов уу? Замдаа морин бусгаж хаяд унгаж барьчихаагүй байгаа та хэмээн санаан зовсон байртаа урдаас нь асуужээ. Хоовн хөх хойшоо гэрийнхэн бараацхийн сууж хэд давхснаасаа болж морины хөлсөнд зохиулан өөрөө баахан гүйчгсэн хүн шиг айхэлж гайгүй л байх ёстой да. Нодарганд орж хажууд явдаг залуутай хамт үд хавьдал наашилсан да. Айл эрт ирчихсэн баймаар юм даа өгнө гэлээ. Ийхүү элдв таавар тавин цай уучхаад мордохдоо дотроо муу санаалж. Үерхтэх залуучууд хамтдаа явах шалтак хайхтаа. Аав ээжээсээ чөлөө аваад ууланд очиж түүх дуртай морин хадны идээ ургадаг тэр гой газар руу явсан байх. Эвэлийн өөрийн дарга хүн байж гэр оронч байхгүй шахуу нэг муу гуйлагчин залуу дагаад яваад байх нь. Нэрэнд муу гэдгийг мэддэг л баймаарсан та. Ётач энд дэмий сууж байхаар очиж шалгахаас та гэж төр амраад хөлн хөнгөрсөн морио унан ухс хийх гэтэл саяхан баахан дахиж байгаад уяан дээр хөдөлгөөнгүй уйснаас болж хөлтөнд цусхурсан морь бүдрэг шахан доглоод эхлэхэд хоовн хөх хараал тавьж цусаар тэгэлсэн хараацг гэж хэлээд бууж чаах хөдлөхөөс ямар азар эртгэн гарч ирэв. Тэгээгүй бол энэ атсганы хөлд цус хураад дахиж унаагүй болох нь байна шүү дээ хэмээн өөртөөгөө ярьж морио хөтөлсөөр урд голын дээр байх өндөр хавцалта хүнцлийн алдар дагууг оршоолсон уул руу алхаж эхэллээ. Үргэлжлэл бий. Сонсогч та бүхэн их хүн тууч номыг худалдан авч уншихыг хүсвэл цэцэг төв 9521 тэг 413 Гранд Плаза 4 давхарт 417 тоот Герман гутал бүхийн өргөө гоё офис 8810 1714 мөн Азхур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Хэрв та номоо хөргүүлэн авахыг хүсвэл 88995856 99 8569 дугаард залгаж захиалан хөргүүлээрэй. Зохиолч Сэрчин овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч. Өгүүлэгч Хос 2, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та өдрийн цайгаа уучхад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.